одоогийн байдлаар бид нар 16 байна уу үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаанууд нэхвчлэн бол бид нар яг үнэхээр энэ эдийн засгт болон бусад мэргэжлийн салбарын яг бодлыг хариуцсан хүмүүстэй ингээд яг уулзаж хэлцүүлгийг хийсэн байгаа. Энэ удаад болохоор бид нар бол энэ удаад болохоор манай сэдв бол яг чаргагүй манай үедээ бидний залуусын үедээ бол маш уялдаатай, маш их хамааралтай энэ юм сэдв бид нар өрнүүлж байна. Манай та нар мэдэх ба хэрвээ манай үйл ажиллагаан дээр өмнө иржсэн бол таштойр зөвлөхгүй өмнө оролцож исэн. Ерөнхийдөө бол энэ талаар залуустайгаа бас манай Next Gen Mongolia хөтөлбөрийн журмаар үйл ажиллагаан дээр харилцаж энэ талаар дэлгэрэнгүй бос гэхдээ ерөнхийд нь нэг хэлжсэн байна. Тэгээд бид нэр өмнөх үйл ажиллагаанд бол өвчлэн мэдээллийн зарчмаар иймэрхүү юм явагдаж байгаа шүү гэсэн байдлаар уулзалтуудыг зохион байгуулж ирсэн бол одоо энэ удаад бид нэр тэр яриагаа одоо үргэлжлүүлэн илүү дэлгэрэнгүй яг тэр сэдв дээрээ бид нэр оролцоотой ингээд санал асуулгыг хийж яг байгалийн баялаг бол ирээд өвсөн гэсэн энэхүү сэдв дээр цөмөр илүү дэлгэрэнгүй ярилцгаая, илүү дэлгэрэнгүй хэлцгээе. Тэгээд энэ сангийн ерөнхийдөө бол хуулийг одоо намрын их хурлын чуулганаар өргөх байгаа. Тэгээд ийм учраас энэ хүү байгалийн баялаг ба ирээдүйн өв сан бол залуус биднэрт бол маш чухал байх ёстой. Энэ хүү хуульд бол цөмөрөө ямар нэгэн байдлаар саналаа оролцуулъя гэсэн байдлаар энэ үйл ажиллагааг эхлүүлж байна. Өрнүүлж байна. Тэгээд та нарын гарт бүгдээрэнд нь бол санал асуулгын хуудас өгсөн байгаа. Тэгээд энэ үйл ажиллагааны явцад та нар санал бодлоо өөрсдөө хуваалцаад энэ хүү цаасан дээр буулгаж бид нартэй хураалгаад тэгээд бид нар одоо энийг бид нар цаашид нь энэ хууль тогтоомжийг батлуулж одоо хүмүүст цааш нь дамжуулж байгаа эдгээр санаачлагч нарт бид нар бол олгож одоо залуусын одоо санал юм байна гэсэн байдлаар олгох зорилготой юм шүү өнөөдрийн үйл ажиллагаа. Баялагын сангийн талаар ойлголтыг өгөхөөр манай бэлгүүн энэ хуулийн санаачлагад бас гар бие оролцсон энэ залуу маань бяцхан презентац бэлдсэн байна. Үүнийг нь цөмөр хүртээ. Юу баялагын сангийн талаар ярихын өмнө би нэг түүх юм үлгэр ярих гэж бодлоо. Науру гэж улс сонсч ирсэн хүн байгаа болов Ватикан улсын арга зэрэг хамгийн цөөхөн хамтаа орон болж байгаа маа. Тэгээд энэ ягаад би энэ ярьж байна гэхээр Номхон далай хамгийн том фосфатын нөөцтэй орон. Тэгээд арал нь бүхэлдээ ер нь бол фосфатаас бүтсэн. Фосфат гэж нэг фертилайзер хийхэд ашигладаг юу. Тэгээд дийлэх нөөц нь газрын гадаад ойрхон байдаг болохоор олборлоход амар. Тийм болохоор Америк тэрийг ашиглаж олборлож их баяжсан улс байгаа маа. Тэгээд ер нь түүхэндээ бол 19 дугаар зуунаас хойш ер нь олон улсад эзэмшигдэж колоничлол болж явж байсан. Герман, Англи, Австрали, Шинэ Зеланд тэгээ 20 дугаар зууны үеэр Японд эзлэгдэж байсан. Тэгээд ер нь бол 1900 онд фосфатын нөөцөөр нээснийхаа дараа өөртөө ашиглаж чадлаггүй ингээд дандаа гадаадд ашиглуулад гадаадынх нь ухаад аваад явчихдаг байсан. Тэгээд 68 оноос анх тусгаар тогтнолоо болоод энэ улс өөрсдийнх баялыг өөртөө ашиглаж эхэлсэн юм аа. Тэгээд баялагаа ашиглаж эхлээд юу болсон бэ? Тэгэхээр 60-аас 70-аад оны хооронд энэ улс дэлхийн хамгийн баян орн болсон байна. Дотоод нэг хүнд нөх дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ нэгдүгээр орж ирсэн дэлхийд. Тэгээд улс нь 9,000 хүнтэй юм чинь бүх юмыг нь төр нь улс нь даадаг байсан. Жишээлбэл юм бол боловсрол эрүүл мэндийн бүх юм үнэгүй. Хэрвээ аралд нь байдаг хоёр эмнэлэгт нь эмчилэх боломжгүй бол Австрали үнэгүй онгоцоор явуулж үнэгүй эмчилгээг нь хийлгдэг байсан. Төрийг нь бүх юмыг даадаг. Ажил хийх шаардлагагүй ийм ус байсан маа. Бүх юм нэг фосфатаар олборлоод Япон руу Солонгос руу зардаг байсан. Тэгээд энэ одоо өнөөдөр юу болсон бэ гэж 60-70-аад оны үед дэлхийн хамгийн баян улс байсан улс одоо ядуурд ороод ягаад гэвэл нөгөө фосфатын нөөц нь дууссан.
2011 оноос хойш орд болгох боломжгүй болчихсон байгаа. Тэгээд нийт хувийн одоо 90% ажил байхгүй. Нэг хүнд дотоод зэмнэгт бүтээгдэхүүн $2400 болчихсон. Одоо дийлэнх иргэд нь одоо 7 хоногийн 90-100 австрали доллар амьддаг. Тэгээд нэмжлэхэд 50%-аас дээш нь хэд тарган obesity гэдэг их эрүүл мэндийн амар их хохирлтой байгаа. Тэгээд эрэгтэйчүүдийн дундас насалт нь 55. Тэгээд газраа яасан бэ гэхлээр нөгөө нэг олон жил уудуурхаа холбоорлож ирсэн болохоор ингээд ухаад ингээ хайчихсан газар нь одоо тайлан талбай эхлэх боломжгүй болчихсон. Омод бас бүгдийг ингээд аваа хайчихсан. Тэгээд тэр нь одоо ингээ усаад нь ингээд усаадынх нь ингээ чулуур ингээ үлдчихсэн болохоор ингээд нөхөн зэрэг тийм боломжгүй болчихсон тийм ус байгаамаа. Тэгээд ядуурлын төлөлд орчихсон. Одоо энэ бас тэгээд энэсээ гаргахын тулд юу хийж байна гэхлээр 90 оноос хойш нөгөө нэг татврын хязгаарлалтын tax haven гэдэг болох гэж оролцсон. Гадаадын иргэн үн төлбөртэйгээр паспорт паспорт ингэ шууд гаргацдаг. Банк нэхэд $25,000 ямар ч банк нээж болно. Энэ орлогын онцлог дэвсгэр. Тэгээд мөнгө угаах бүрэн боломжийг бүгдийг хангаад өгсөн. Тэгсэн чинь олон улсын дарамтад ороод 2005 оноос энийг болчихсон байгаа. Тэгээд 2001 оноос эхлээд Австралийн тусламжаар голоо зогоож явж байгаа орон улсын хамгийн гол орлого нь тэр болчихсон явж байгаа Австралийн тусламж. Австрали харин эсрэг хариуд нь юу өсч шаарддаг вэ гэхлээр нэг Австралиас цөллөгцсөн хүмүүсийг нааруулаад авч тавьдаг. Оронд нь тэгээд мөнгө өгдөг. Тийм арал болчихсон байгаа. Тэгээд нэг үлгэрсийг сонсож байгаа боловч яг ингээд жинхэнэ байдаг улс энэ газрын зөвлөлийг харагдаж байна. Австралийн гэдэг байгаа улс. Тэгээд зарим нэг мэдэн дээр болохоор одоо нэг өөр улсын арлыг худалдаж авах гэж худалдаж аваад шилжиж амьддаг гэсэн бодолтой байгаа юм шиг байлаа. Тэгээд Навругийн талаар бол ийм яригсан. Энтэй харьцуулаад Норвегийн талаар би ярих байгаа. Норвег бол нөгөө нэг баялагын сан хамгийн дэлхийд хамгийн том баялагын сантай орн. Норвег гэхээр та мэдж байгаа. Европын гэрдүүд хааны түүхэн ярих юм бол 69 онд анх газрын тос Батлангунаас олцсон. Тэгээд 71 оноос олборлож эхэлсэн. Өөрсдийн гэсэн төрийн компани олборлож эхэлсэн. Тэгээд 90 онд газрын тосныхоо хувьдаараа баялагын сан байгуулж тэр нэг газрын тосоос илүү орсон орлогоо хөрөнгөлүүлдэг тийм сан үүсгээд явсан байгаа. Хамгийн анхны жилдээ санд $300 сая орж ирсэн байгаа. Тэгээд энэ улс 90 онд энийг байгуулад өнөөдөр юу болсон бэ гэхлээр дэлхийн хамгийн том баялагын сантай орн. Энэ оны үнэлгээгээр $893 тэрбум тийм сан болцсон. Дэлхийн нийт хувьцааны биржид арилжаалагдаг нийт хувьцааны 1%-ийг эзэмшдэг. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь бараг 2 дахин илүү ийм хөрөмжлөл үүсгэж сууж байгаа. Хэрвээ энийг нийт хувьамтай хуваах юм бол иргэн болгоно саятан болох тийм их хэмжээний хөрөмжлөл үүсгэсэн. 1 сая крон доллар гэх юм бол $161,000. Тэгээд одоогийн байдлаар Норвег бол дэлхийд 2-т орох баян ард түмэн болчихсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн $100,000. 90 онд баялагын сан байгуулсан хойш 3.6 дахин их болсон. Тэгээд Норвег Навруу хоёрыг харьцуулаад бидний сонголт аль нь вэ? Норвегийн замаар уу, Навругийн замаар уу? Тэгэхээр юу л да ингээд өнөөдөр бас та бүхэн цаг нараа ингээд гаргаад ингээд өнөөдрийн асуудал ингээд зорж ирж байгаа явдалд бид бас их талархаж байна л да. Тэгээ манай залуучууд бас маш идэвхтэй улс оронд бас явагдаж байгаа асуудлуудад ингээд санаа зовж бас ингээд сонирхож ирж байна. Энэ бас бидэнд бол их том тийм одоо юу гэдэг юм те амжилтанд хүрэх тэр болцоо боломжийг бас харуулж байна гэж би бодод байна. Яг ер нь бол энэ баялагын сангийн үг төрхийг ярих юм бол бид яг үүндээ бол 97-8 оноос эхэлж судалж эхэлсэн. Сангийн яам би тэр төсвийн газрын дарга байсан. Манай боргил болохоор төрийн сангийн дарга байсан. Тэр үеэс хойш бид ингээд хэрв байгалийн баялаг ашиглах энэ их хэмжээний орлого орж тохиолдолд энэ илүү орлогуудаа тодорхой хэмжээнд нөөцөлж явах
тийм одоо Чилийн ч юм уу, Норвегийн ч юм уу хөлбөрүүдийг судалж үзье гэсэн тийм асуудлыг бид ярьж өгдөг байсан л да. Тэгээд ер нь бол 12 оны 1 сард Монгол Улсын ерөнхийлөгчөөс захирам жаргаж ажил хэсэг байгуулсан. Бэлгийн сангийн тогтолцоог Монголд бий болгох энэ одоо ажил хэсгийг үзүүл баримтлал усруулах маань хуулийн төсөл босруулах тийм агуулгаар зорилгоор байгуулсан. Тэгээд энэ ажил хэсэгт Монгол Улсын их хурлын гишүүд, манай сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, Монгол банк, бусад одоо яам агентлаг ажилтнууд, ихтэй сургуулиуд, эрдэм ширнэ байгууллагуудын эрдэмтэн мэрэг судлаачид ингээд орсон юм ажил хэсэг 20 дүүний бүрэлдэхүүнтэй ингээд байгуулагдаж ажиллаж явсан. Тэгээд өнгөрсөн 13 оны 1 сард улсын хурдд судалтай намын бүлгүүд Монгол Улсын ерөнхийлөгчтэй ажлын уулз хийх үед бүх намын бүлгүүдээс үзэл тавьсан. Ер нь энэ одоо макро эдийн засгийн удирдлагын төвшөнд өөрчлөлт гаргах болохоо байлаа. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгчөөс энэ баялагын сангийн тогтолцоо мөн өөрийн удирдлагын менежментийн хуулийн төслүүдийг одоо өргөн барих, эсвэл энэ асуудлуудыг хурдуулах талаар одоо арга хэмжээ авч өгөөч гэсэн үгтэй хүслийг тавьж явсан л да. Тэгээд бид энэ дагуу ажиллаад манай ажлын хэсгээс ерөнхийлөгчд танилцуулж зөвшөөрөл авсны дагуу өнгөрсөн энэ 14 оны 2 сарын 19-нд Монгол Улсын засгийн газарт баялагын сангийн хуулийн төслийг бид оруулсан. Тэгээд 4-7 хоногт засгийн газраас хэлэлцэж энэ асуудлыг дэмжсэн нэр одоо бид ингээд ойрын хугацаанд намрын чуулган эхлэхээс өмнө улсын хурд өргөн барих ийм одоо бэлтгэл ажил хангаж байгаа. Тэгээд бид өнөөдөр өдөөс өмнө Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимдэр Монгол банк, эдийн засгийн хөгжлийн яам, судалгааны байгууллагуудын холбогдох мэргэжлийн хүмүүсийг цуглуулж яг энэ хуулийнхаа үзэл баримтлал одоогийн босруулсан байгаа төвшин дээр бид хэлэлцүүлэг хийсэн. Тэгээд өнөөдөр ороо бас ингээд залуучуудтай уулзаад ингээд ярилцж байна. Бид ингээд намын чуулганд улсын хурд өргөн барихаас өмнө бас та нараас гарах үнэтэй санал зөвлөмжүүдийг хуулинд тусгах тийм болцоо боломж байгаа. Тэгээд энэ дээр бас та бүхэн анхаарч ажиллах бах. Тэгээд манай энэ next gen залуучууд улаасаа энэ хуулийн үзэл баримтлал төсөл нь өөрөө болохоор ерөнхийлөгчийн президент эмэн сайтан дээр тавигдсан байгаа гэдэг зарласан тийм ээ. Тэгээд та бүхэн бас үзэж харсан байгаа бах. Тэгээд би зөвхөн бодоод байна л да. Сая манай ажлын хэсгийн одоо бид ажлын хэсгээд яг ингээд энэ хуулийн дээр хамгийн их одоо гол ажлыг нугуулсан манай энэ залуучууд байж байна. Төгөлдөр гээд сангийн яамны хэлцэн дарга залуу байж байгаа. Манай Боргил гээд манай хуучин сангийн яамны ажилтан эдийн засгийн залуу байна. Тэм Зоригт Баатар гээд залуу байж байгаа. Айгул гээд тэнцээ манай хуулийн ажилтан байж байгаа. Инхбат гээд манай эдийн засгч энэ залуу байж байгаа. Бэлгүүн гээд ингээд ерөнхийдөө ийм хүмүүс үл нэлээ цаг нар зарж ингээд ажилласан байж байгаа. Тэгээд ер нь бол бид өвчтэй гэдэг юм ба гэхээр сая нэгэн бэлгүүнээ нэлээд тийм дэлгэрэнгүй танилцуулга хийсэн учраас бид ингээд бас хэрэг та бүхэн хүсэх юм бол бид нар яг ингээд нөгөө төгөлдөр тийм яг энэ олон улсын бэлгийн сангуудаас тавигддаг одоо арга хэлбэр тэр талаас нь товч презентац хийж болно. Манай Боргил болохоор яг хуулинтай яг ийм байдлаар одоо ийм үзэл баримтлал босруулсан гэдгийг та бүхэнд танилцуулж болно. Хэрэг та бүхэн хүсэх юм бол та нар цаг байгаа бол тийм ээ. Ер нь яг сая бэлгүүнийгийн тэр хийсэн ихтгэл дээр 1-2 тодруулах хийж өгөхөд одоо бэлгийн сангийн менежментийн тогтолцоо нь өөрөө үндсэндээ нэг 2 хөвлөрөөр яваад байгаа. Нэг нь засгийн газрын агентлагуудын хэмжээнд менежмент нийж өгдөг. Нөгөөх нь болохоор эрх зүйн хувьд үр ашиг хүртэх тэр одоо эрхийн хувьд бие даасан компани энэ бэлгийн сангийн менежмент хийгээд явдаг юм хоёр үндсэн тогтолцоотой. Тэгээд ер нь дэлхийд дээр амжилтанд хүрсэн тэр бэлгийн сангуудын туршлагыг ингээд харах юм бол бие даасан компаниудын хэлбэрээр явсан л амжилтанд хүрсэн тийм байдаг л да. Тэгээ бид ингээд баялагын сангийн чиглэлээр олон хүнтэй уулзж явж байхад бидэнд ер нь амжилтанд хүрсэн баялагын сангуудаас юу зөвлөлт ингээд тэгэхээр улс төрчдийг өхөр бууны сум тусгууцаар тийм газар зайтай байх хэрэгтэй шүү гэж хэлдэг. Тийм байна. Тэгэхээр бид аль болохоор улс төрчдөөс сонгуулийн чиглэлээс хол ангид тийм одоо менежмент тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Түрүүн бэлгийн хэлсэн л да зарим баялагын сангуудыг болохоор ингээд төв банкуд нь үдирдэг юм байна гэдэг. Тэгээд энэ тодруулах хэрэгтэй юм. Яагаад тодруулах хэрэгтэй гэхээр төв банкны институт өөрөө яаж одоо үйл ажиллагаа явуулдаг гэдэг ойлголт. Одоо шинэ Норвегт одоо шинэ төв банкн дээр байж идэг тийм үү? Ботсвана төв банкн дээр байдаг гэдэг ингээд ярьдаг л да.
Гэтэл төв банкуд байдаг улсуудад бүгдээрээ төв банк нь өөрөө сангийн яамныхаа харьяа агент л байдаг. Төв банкныхаа захирлыг сангийн сайтанд томилдог. Төв банкныхаа одоо governor одоо маш ерөнхийлөгч нэртэй байдаг шүү дээ. Монголд энэ хоёр ерөнхийлөгч байдаг юм байна. Нэг нь Монгол Улсын ерөнхийлөгч нэрээр сонгогддог, нөгөөх нь Монгол банкны ерөнхийлөгч гэдэг тийм ээ. Тэгэхээр яг ингээд тэгэхээр одоо банкныхаа ерөнхийлөгч юм уу захирлыг сангийн сайтанд томилдог, сангийн яамд тайлгнадаг тийм улсуудад энэ одоо баялагын сангийн менежментийн төв банкн дээр байдаг юм байна. Манайх шиг ингээд нөгөө өдөө төлөвийн банк улс шиг юм бие даатсан хинч тайлгнадгүй тийм банк бол энэ баялагын санг бол авч явах болцоо боломж байхгүй. Манай бас явхарлын гишүүдийн дунд ч гэсэн тэр бас зарим шийдвэр гаргадаг хүмүүсийн дунд бусад төв банкн дээр байдаг юм чинь манайч ч гэсэн бас төв банкн дээр баялагын сангийн хэлждэг менежмент өгсөн зүйлтэй биш юм тийм яриа гардаг. Тэгэхээр өөр нь бид юу бодож байгаа юм гэхээр энэ бол өөр шүү гэдэг тийм агуулгаар. Ханш ингээд тийм үү хагас жилийн дотор үндсэндээ 50-60% нэмэгчлээ шүү дээ Монгол улсад те 1200 байсан ханш одоо 1800 бараг 1900 төгрөнгөө алдлаа шүү дээ. Тэгээд нэг ханш маань ингээд 50-60%-аар ингээд өсөөд ингээд хагас жилийн дотор явлаа. Тэгэхэд өөр улс хаан тийм байна гэхээр Украинд тийм байгаа. Украинч одоо байлдан болол бууин болж ин те. Тэгээд нөгөө дампуурт орол тэнд л одоо Украины мөнгө тиймлүүд дээр ханш нуунаад явж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр бид нар яагаад энэ ханш ингээд унаад ингээд ийм одоо хүндрэлтэй байдал үүсэж байна гэдээ бодоод үзэхээр яг үнэндээ бол манай макро эдийн засгийн өөрийнх нь тэр менежмент хийж байгаа арга хэлбэртэй байгаа даа. Загвартай. Одоо шингээ бид нар бодоод үзье. 2009 оны 1 сарын 1-нд Монгол улсын эдийн засаг хэрэглэж байгаа мөнгөний хэмжээ манай эдийн засгийн хэлбэрээр бараг мөнгө шиг хэлдэг. Бараг мөнгө болохоор 1.7 их найт төгрөг байсан. Одоо 2014 оны 7 сарын 1-ний байдлаар энэ 8.3 их найт төгрөг болчихсон. Ерөөсө 5 жилийн дотор 500% өссөн байгаа байхгүй юу? 5 дахин. Тэгээд энэ 5 дахин өсөж байгаа нөхцөлд юунасаа болсон юм бэ гэдэг ингээд үзэхээр одоо нэгдүгээрт нь болохоор Монгол банк ингээд нөгөө алт худалдаж авлаа шүү дээ. Алтын компаниуд ингээд алт толборлоод алт худалдаж Монгол банк алт худалдаж авлаа тийм үү? Тэгээд тэр алтын төлбөр нь өөрөө эдийн засгт мөнгөний нийлүүлэлт болоод хувирчдаг. Одоо валютын нөөц нэмэгдэж бодъё Монгол банкнд. Монгол банк валют худалдаж авч үздэг тийм ээ. Тэгэхээр тэр нь дахиад эдийн засаг руугаа мөнгөний нийлүүлэлт болчдөг. Дээрээс нь одоо шинэ Монгол банкнаас хэдэн жилийн өмнө нөгөө тогтворжуулалтын тийм арга хэмжээ авч ирнэ гэл тийм барилгын материал үнэ тогтворжуулах, махны үнэ тогтворжуулах, шимшин салбарыг дэмжих гэл тийм одоо арга хэмжээ авлаа шүү дээ. Тэр болгон чинь өөрөө эдийн засаг руу мөнгө хийж байгаа. Тэгээд дээрэс нь засгийн газрын одоо төсвийн албаглалыг санхүүжүүлэхэд засгийн газар зээл өгөхөд ингээд тийм эдийн засаг руу мөнгө хийгдэж чинь тэгээд бэлэн мөнгө ингээд шинээр үйлдвэрлэлд гүйлгэнд гарахад ингээд үний нийлүүлэлт ингээд нэмэгдэж явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол банк болохоор тэрийг зохицуулахын тулд хоёр үндэс арга хэрэглээд байгаа. Нэг нь болохоор нөгөө бодгын хүнийхээ хүүг тийм нэмэгдүүлэх замаар, шууд бууруулах замаар. Нөгөөх нь нөгөө аржааны банкуудын заавал байх мөнгөний хэмжээг одоо дээш хаш болохоор ингээд зохицуулаад явдаг. Гэтэл энэ хоёр зохицуулалтын арга хэлбэр маань болохоор үнэндээ бол энэ одоо их хэмжээг нийлүүлж байгаа олон төрлийн сувгаар нийлүүлж байгаа тэр мөний нийлүүлэлт бодлогын тэмцэлийг үзүүлэх нь их бага. Тийм явж байна л да. Тэгээд дээрэс нь өшөө бидэнд явж байгаа нэг асуудал юу гэхээр 12 онд Монгол улсын төсвийн орлого 11 оноохоос 2 дахин нэмэгдсэн. Тэгсэн мөртлөө ингэж 2 дахин нэмэгдэж хахад зарлага нь бас адилхан тэгээд нэмэгдэжсэн. Одоо манай төсвийн одоо харилцаа яаж үрж байгаа гэхээр орлого орж ирэнгүүт л тэр нь шууд зарлага болж хувирдаг. Тийм л одоо тогтолцоо үүсэж явж байна л да. Тэгээд нэг талаас мөнгөний хэд төлсөн бодлого явуулаад нөгөө талаас нь төсвийн орлого орох болгон тэргээ шууд зараад явдаг энэ тогтолцоо маань юунд хөтлөж гэн гэхээр ингээд нөгөө эдийн засаг хөөсрөөд тийм үү эрэлт хэрэгцээг өдөөгөөд эрэлт хэрэгцээ ингээд нэмэгдээд явхаар яаж гэн гэхээр импортын хэрэгцээ ихсэд импортын хэрэгцээ ихсэхээр нөгөө долларын эрэлт хэрэгцээг бий болгоод ханшны тийм дарамт үзүүлээд тэрийг тэнцвэртэй байлгах тийм болцоо боломжоор Монгол банк хомсдод явчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ ямар нэг хөгжиж байгаа гэхээр таг одоо ингэ харж байна ч тийм. Одоо сонин дээр ихтэй бичсэн байсан нэг аймагт худалдаа эрхэлдэг хүн сарда 2 удаа Улаанбаатар хот руу эсвэл урагшаа явж барааны хангалт хийдэг байсан бол одоо 2 сарда ганцхан удаа явдаг боллоо гэж. Тийм ээ. Энд чинь ингээд нөгөө жижиг дунд бизнес эхэлж байгаа хүмүүст маш том тохиолдолж байгаа байхгүй аншны юу. Дээрээс нь нөгөө тогтмол цалинтай төсвийн ажилтнууд халамжийн болон тэтгэврийн хөгжүүлэлт юм уу. Энэ бүгдийн амьдралд энэ одоо ханшны хөдөлгөөн энэ үнийн өсөлт чинь маш том дарамт болж штэ.
За практик шаардлага нь юу байсан бэ гэхээр манай улсын дотоодын эдийн засгийн бүтцийг аваад үзэхэд бол өөрөө уул уурхайн салбар бол бас нэлийн давмгайлах шинжтэй болж ирж байгаа. Төсөвт орж ирэх орлогын хэмжээ ч гэсэн бол бас харьцангуй их хэмжээнд байдаг. Уул уурхайн салбар маань өөрөө эдийн засгийн онцлогоор өөрийн гэсэн тодорхой мөчлөгтэй. Тэр мөчлөг нь өөрөө тогтворгүй. Олон улсын зах зээлийн хэрэгцээ шаардлага зах зээл дээр байгаа хэвлэлд шалтгаалж одоо үнэн буурснаас болж тухайн уул уурхайн эдийн засгийн орнууд бол бас төсөв макро эдийн засгийн санхүүгийн орчинд бол тогтворгүй орчныг бүрдүүлэх ийм онцлогтой гэж үзэж байгаа. Тийм учраас Монголынхаа энэ статистикийг гэдэг юм уу ер нь ирээдүйн хитэн төлөв хараад үзэж гисэн бидний ашиглаж байгаа эдийн засгийн өсвөр бол өөрөө нөхөн сэргийгдэхгүй нөхөгдөшгүй ийм шинжтэй их өсвөр байгаа. Тэгэхээр тэр маань юу гэсэн үг гэхээр урт удаан хугацаанд энэ бол шавхагдах юм аа. Энэ өргөжийг хүрдэх шавхагдсны дараа бол энийг өргөжийг хүрдэх үе маань бол энэ тэрний дараагийн үед бол одоо энэс өргөж хүрч чадахгүй юм байна. Хүрдэх өгөөж нь бол аажмаар буурах юм байна гэсэн төгөлтөнд төрж байгаа. За бидний гаргасан энэ маш ерөнхий энэ төсөөлөл маань юу гэхээр одоогийн бага уул уурхайн ордууд дээр тэзүүн батлагдсан бага ашиглалтанд байгаа энэ ордууд дээр ордууд маань ер нь хэдийн хугацааны турш ашиг өгж чадах юм бэ? Хязгаар дуусах нь гэдэг тамгалыг гаргасан байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө 2070 гэхэд бол энэ бол одоогийн бага түвшнээс буурах явчих юм байна гэдэг юм дүгнэлтийг гаргасан. Тэгэхээр энэ 70 хүртэл гэдэг юм уу яг энэ урт удаан хугацаанд бид нэр ямар төсвийн хүрээний хувьд болон макро эдийн засгийн хувьд бол ямар үзэл ажиллагдах вэ гэхээр уул уурхаас орж иж байгаа орлого маань буурснаар бид нар бол тэр үедээ бол тийм нэлээд юм их хүчтэй хүнд царил гэдэг юм шийдвэр гарах шаардлагатай болно. Орлого буурснаар бол бид нэр эсвэл бусад орлогын их өсвөр буюу татвараа нэмэх эсвэл одоогийн бага зарлагаа бууруулах зарлагын тенденцийг бууруулах гэсэн юм хүндрэлтэй гэдэг юм уу шийдвэрлэхэд бас их юм шийдвэрүүдийг бол гаргах ийм цаг мөчөд болгоно гэж үзэж байгаа. Тэгэхээр ерөөсөө юу гэхээр бодит эсэл маань юу гэхээр энэ бол бид нэр зарлагын өндөр өсөлтийг бол ажиглагдах юм байна. Энэ уул уурхайн ордуудын ашиглалт тэндээс олох өгөөж маний хүндэр байх цагт бол иймэрхүү хэмжээний өсөлт ажиглагдав. За энэ бол эдийн засгийн хяналт инфляц бол бусад галанд өвчний шинж тэмдэг илэрсээр байх юм байна. За тэгээд тэндээс хойш бол одоо зарлага танах юм орлогоо бууруулах ийм шийдвэрт тулгарч бол одоо түүнийг зохицуулахад бол бас хүндрэлтэй болох юм байна шаардж байгаа. За төрөнд дурдсан бид нэр ирээдүйн сан маань бол хоригдлын сан байх юм байна сонголтоо хийж байна гэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бидний хувьд баялагын сангийн баялагын сангийн ерөнхий тодорхойлолт хэрэгжиж байгаа цагт ямар хэлбэрүүд байдаг вэ гэхээр ер нь бол хоригдлын сангаа бий болгож ирээдүйд одоо хадгаламж хоригдл үүсгэх. Тэр нь бол бас олон зорилготой. Хамгийн түгээн нь болохоор хоригдл үүсгэснээр тэндээс эдийн засгийн үр ашиг олж тухайн үеийн хүмүүс тийм тухайн хүн бол тэндээсээ бол үр ашиг шимгүүртэй явах хэрэгтэй. Өнөөдрийн $100 дараагийн одоо 10 жилийн дараах $100 биш ээ. Энийг та нар мэдж байгаа тийм бүгд эдийн засгийн салбарын ус net present value гэж юу байдаг вэ тийм үү одоо future value одоо энэ бүхэн үнц нь мөнгө өөрийнхөө үнцнийг цаг ямагт алдаж байдаг. Тийм учраас бид нар үнцний алдахааргүй хөрөнгө оруулалт хийж байгаа ухаантай байхгүй юу? За тэр өгөөжөө зарцуулах нь үнэн дотоодод хөрөнгө оруулалт хийхгүй. Энэ бол нөгөө галланд өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг тэр зарчмынхаа эсрэг дээр нь тэгээд бөөн шамшигдал хулгай дээр нь гарч болжшгүй гэж би ойлгож байгаа. Тийм үү нэг корпорац байгуулад нэг баахан бомд ийшин шахаад тэгээд бай нисэд явуучвал тэгээд одоо яах болж байна. За тэр хөрөнгөний удирдлагыг гардан хэрэгжүүлэх нь төв банк байхгүй, засгийн газар биш ээ, зүгээр бие даасан хуулийн корпорац байх юм. За энэ бие даасан хуулийн корпорац гэдэг дээр байж та бид нар үнэхээр одоо бодож байна. Энэ бол яг нэг үгээр энэ хууль цоошин хууль биднийг мэдэхгүй орчин байна. Бид огт мэдэхгүй энэ хуулийг. Өөрөлд бидний одоо та нар дотор хэрвээ корпорацид ажиллаж байсан тийм туршлагатай улс байвал биднэрт үнэхээр бас тусдим болохоор байна. Санал өгвөл тийм үү. Гадны корпорац одоо хөрөнгө оруулалтын корпорац яаж ажилладаг вэ? Дотроо мандата яаж явуулдаг вэ? Стратеги яаж хэрэгжүүлдэг вэ? Ийм нарийн ширийн зүйлүүд одоо бид нар үнэхээр бидний өмнө тулгарч эхэлж байна. Энэ бол бидний мэдхгүй орон зай, мэдхгүй орчин, цоошин биш. Зөвхөн Монголд хууль жишээлбэл Монголын одоо юу гэдгийг
газруудаа ашигласны төлбөр бол зөвхөн Монголдо хууль тийм ээ. А энэ бол шал өөр. Энэ бол гадны зах зээлтэй харьцах хууль. Дараагийнх нь бол та. За үндсэндээ манай хууль бол нийт 7 бүлэг 37 зүйлээс бүрдэн. За нийтлэг үндэслэл, сангийн их усүр зарцуул бие сая тавчхан ярьлаа. Сангийн хөрөнгө удирдлага. За энэ бол нөгөө fund asset management гэдгээр орж иж байгаа. Дараагийнх нь тэр сангийн удирдлага. The fund management. Энэ хоёр хоорондоо ялгаатай тийм ээ. Сангаа яаж удирдах вэ? Сангийн хөрөнгөө яаж удирдах вэ? Бид нар ямар эрх чөлөөний тухай одоо тэр бие даасан байдал гэдэг юм яг хаана яригдж байгаа вэ гэхээр тэр сангийн хөрөнгийн удирдлага дээр ярьж байгаа. Яавал одоо өөрөлдөө би ингээд сангийнхын корпорацийн хүмүүст одоо яг одоо юу гэдгийг товчоор хэлэх юм бол $100 өгөнгүүтээ за та нарын одоо нийт жилийн return буюу тэр өгөөч чинь жишээлбэл жил дунджаар энэ жил 3% байна шүү. Тэгж хэлэнгүүтээ би одоо мандат өгөх байхгүй. За одоо энэ мөнгийг чи зарцуулах хэрэгтэй боллоо. Миний хүсэж байгаа үр дүнг надад өгөө. А тэгэнгүүтээ бид нар одоо мандатаараа дамжуулаад ямар хувьцаа авах, юунд оруулахыг бид нар зааж өгөхгүй. Ерөнхий хязгааруудыг зааж өгнө. Ерөнхий хоригуудыг зааж өгнө. Тэгээд болоо. А ингээд нөгөө гадны мэрэгчлэлтүүд маань одоо бид үнэндээ гадны мэрэгчлэлтүүд гэж хараад байгаа. Гэхдээ үнэндээ миний ирээдүйн хүсэл бол юу гэхээр бид нар ирээдүйд яг энэ зах зээл дээр ажиллаж чаддаг Монгол мэрэгчлэлтүүд бий болох хэрэгтэй. Одоо та нарын дотроос тийм 10 жилийн дараа, 20 жилийн дараа магадгүй. Хөрөнгөний зах зээл бол хамгийн аимшигтай зүйл шүү дээ. Хүний төсвөр төвчээрийг хамгийн их шалгадаг. Та нар мэдж байгаа хэрэг онцсон бол тийм үү? Хөрөнгө оруулалтанд барьдаг 3 алтан дүрэн байгаа. Нэгдүгээр нь patience, хоёрдугаар нь patience, гуравдугаар нь бас patience. Дандаа төвчээр дуусаа. Өөр юм байхгүй. Энд ямар нэгэн мэрэгэн ухаан шаардлагагүй зүйл шүү дээ. Гэтэ боловсрол туршлах шаардлагатай л да миний ойлгож байгаа. За тэгээд хамгийн гол нь тэр эрхчлөөний асуудал. Өөрөөр тэр бие даасан байдлын тэр хөрөнгө удирдлагаар гарч иж байгаа. За тэр дараа нь тэр сангийн удирдлага. За 5 дугаарт нь тэр корпорац. Одоо нөгөө бид нар яриад байгаа бидний мөнгийг энэ төсвөөс их усрээр дамжуулж авч ирж байгаа. Тийм үү? Их усрээс гарч ирж байгаа мөнгийг хөрөнгө оруулах гэж байгаа. Хөрөнгө оруулалтын тэр процесс үйл явцыг удирдах нь тэр корпорац юм. Энэ дээр л одоо бид нар хамгийн их ажиллах хэрэгтэй талбар маань одоо яг энэ болж хувирч байна. Энэ дээр бид нар гадны өндөр үнэтэй менежерүүдийг авч ажилуулна гэж бодож байгаа. Энэ дээр бид нар одоо Монголын экспертүүд, ирээдүйн хөрөнгө оруулагчид, хөрөнгийн биржийн ажилтнууд, тийм үү, хувьцааны одоо аналистүүд энэ дээр гарна гэж ойлгож байгаа. За хяналтын багцаа хувь хэмжээнд хүрэхгүй байх. No controlling stake. Яг 51% авчингууд 51%-ийн дивиденд зүүдлээд идэг. 51% хариуцлага ирж байгаа ш тийм ээ. Тэр чинь сан чинь өөрөө мөнгө хариуцуулах гэж байгаа, хоримтлуулах гэж байгаа болохоос биш ямар нэгэн аж ахуйн нэгж өдөртөхгүй шүү дээ. Энэ дээр бол бид no controlling stake гэж оруулсан байна. Дотоодын хөрөнгө оруулалт хийхгүй за жишг багц тавьж шаардлага орно. За тэгээ хөрөнгө удирдлагын мандат дөрвөн ийм хийдхэн зүйл орно гэж байгаа. Сангийн өгөөжийн зорилт төвшин, хөрөнгө оруулалт хэрэгжүүлэх хугацаа, төрөл, байршуулах хөрөнгөний дээд хязгаар, ингээд жишг багц тавих шаардлага, тэр хөрөнгө оруулах орчин валютын төрөл. Тэгээд энийг өгөөл корпорацид өгөөл за одоо ингээд үр дүн гаргала гэж бид нэр хэлэх байхгүй. За бид нар бол одоо яг нэг бол корпорацид бол үнэхээр ёстой энэ дээр үнэхээр ажиллах хэрэгтэй байна. Энэ бол ёстой бидний unknown territory, ёстой мэдгүй хэсэг байна. Тэгээд ерөнхийдөө товчхондоо юм байна. Тэгээд та бүхний санал асуултыг хүлээж авах тул байна. Тэгээд ихэн Монголын хувьд юунаас санхүүгийнхээ их усрыг татах юм бэ? Та бүхэн сайн хэллээ л да энэ төрийн өмчөд компаниуд бас байгаа хуулийн этгээдүүд гэж хэлж байна л да. Тэгэхээр ашигт малтмал одоо уулуурхай эрхэлж байгаа компаниуд маань яг өнөөгийн байдлаар бол хэр их одоо татвар төлөө та одоо 20% 50% гэсэн юм хувийг гаргаж ирлээ. Тэгэхээр хэр их юм татвар өгөх боломжтой болоо. Дээрээс нь төрийн өмчт компаниудыг зөөрүүлэх гэсэн smart одоо government smart засаглал гэж яриад байгаа. Энэ нөхцөлд эдгээр компаниуд маань өнөхөр ашгаа өгч чадахгүй юу? Стратегийн ордуудыг зөөрүүлж байгаа энэ нөхцөлд бид нар одоо хаанаас санхүүжилтийнхаа их усрыг олох юм болоо гэдэг сонирхолтой байна. Хувийн хэмжлүүдийн хувьд болохоор яг татварын тухай хуулийн зааж болж магадгүй л да. Тэгтээ хувийн хэмжлүүд маань үнэхээр одоо хаана ямар зарцуулалт хийх гээд байгаа энэ санд өөрсдөө ингээд татварын төлөөд яваад авах энийг хуулийн заах боломжтой гэдэг нь ихний асуулт байна. Хоёр дахь асуулт нь болохоор зарцуулалтын талаар өгөөжийн зарцуулалтыг бол ойлгочод 2030 онд хүртэл бол ерөнхийдөө өгөөжөө бол хөрөнгө оруулалтанд зарцуулаад явах юм гэж ойлголоо. Түүний дараа эргээд төсөвт өгнө гэж байна. Гэтэл энэ төсөвт өгж байгаа одоо зарцуулалт маань юунд ямар салбарт зарцуулагдах вэ гэдгийг дараагийн үедээ тавилтаа гэж хэллээ л дээ.
Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулалт хийгдэх ёстой маш олон нийгмийн одоо энэ дэд бүтцийн салбаруудаа эрүүл мэндийн салбар дээрээс нь энэ одоо төлбөрийн одоо зам мам ийм дэд бүтцийн салбарууд байгаа. Тэгэхээр эдгээрийг бид нар ямар хөрөнгө оруулалтын сангаа санхүүжүүлэх юм бэ? Яг л хувийн хвшлүүд бол ашгаа хараад тэр болгон санхүүжүүлээд чадахгүй. Гэтэл энэ дээр дахиад нэг татвар авах сан байгуулж иж эдгээр нь боломжтой болох юм бол энэ талаар юу гэж бодож байна? Таны саналыг сонсъё. Хүний хөгжил сангийн ухаан 2018 15 оноос татан буулгаад 18 он гэхэд байгаа нэг их 80 төгрөгийн өрийн төлж барагдуулаад тэгээд энэ сан руу орж байгаа хоёр их үүсвэр маань юу руу ороод эхлэх байхгүй юу? Ирээдүйн сан руу ороод эхэлнэ. Хоёр дахь нь тэр ашигт малтмын тухай хуулийн 44 дугаар зүйл заасны дагуу төсөв төлбөрөөс ашигт малтмын энэс ашигчны төлбөрөөс төсвийн доктортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн докторжуулалтын санд хуваарлаад үйлдэх хэсгийн 70%, амнат 70% гэдэг байгаа чинь тэр л дээ. Тэгээ ийм хоёр үндсэн их үүсвэртэй байх юм. Их үүсвэр төсвөөс харж байгаа их үүсвэр. Тэгээ мэдээж хэрэг сан өөрөө өгөөжтэй байх юм бол те өгөөжөө буцаад реинвестийн дахин хөрөнгө оруулалт юм. Энэ бол 3 дахь их үүсвэр нь. Дөрөв дахь нь би түрүү нэг харуулж ирсэн нэг 4 5 дахь хоёр тийм нэмэлт их үүсвэр байгаа. Гэхдээ энэ бол одоо байхгүй их үүсвэрүүд татварын хууль болон бус хууль тогтоомжид өөрчлөлт ороод нэмэлт орлого бий болох юм бол энэний тодорхой хувийг авъя гэж байгаа. Тэгээ нэг инструмент нь болохоор энэ нь болохоор дараачийн асуултад хамааралтай. Тань одоо жишээ нь энэ баялагын сангаа бол яг аль валютаар хэмжих юм бэ? Үнэлгээг нь төгрөгөөр гаргах юм уу, доллараар гаргах юм уу? Тэгэх юм бол альва валютаар хэмжих юм бол яг чаргагүй миний бодлоор валютын эрсдлийг энэ сан бол валютын эрсдлийг өөрсдөө хамгаалахын тулд бас хедж хийх магадлалтай. Хедж бол бас нэг бас нөөцмөл үнэт цаас ордог. Тэгээ иймэрхүү болцоонуудыг ерөнхийдөө хаачих юм бол ямар шүү яагаад заавал энэ нөөцмөл үнэт цаас гэдэг юу хязгаарласан бэ гэдэг юм би асуумаар байна. Өөрөө ч асуулттай бол тодорхой хувь санал нэг байна. Тэгээ энэ дээр бол одоо яг айгуу тийм муухай зүйл биш л дээ дериватив билег ярих юм бол дериватив нь муухай зүйл биш. Энэ бол угаасаа санхүүгийн хэрэгсэл тийм ээ. Ашиглах хейжинг бол деривативын нэг хэлбэр шүү дээ та бүхэн бүгд мэдж байгаа. Тэгээ бид нар өнөөдөр иргэний танхимд хэлэлцсэний дараагаар бид нар бас энэ эхлээд бол бид нар энийг хасцсан байсан. Угаасаа деривативыг хийж болно гэдээ мандаттай оруулъя гэж заасан байсан. Дараагийн хамгийн сүүлийн хуулиуд дээр бид нар дериватив хийхгүй гэдэг хуулийн төсөлд оруулсан. Тэгээд одоо бид нар бол энэ дээр ямар чиг баримталж байгаа вэ? Дериватив хийж болно. Тэгвэл тодорхой нөхцөлтэйгээр. Жишээлбэл одоо хеджинг хийх үед дериватив хийж болно ч гэдэг юм уу. Ийм нөхцөлтэйгээр оруулъя гэсэн санал хамгийн сүүлд өнөөдрийн иргэний танхимд хэлэлцээд засгийн газрын бусд байгууллагууд үн цаасны хороо Монгол банкныхантай ярьсны үндсэн дээр нэг тийм ерөнхий санал гарч ирж байгаа. Энд дээр бол би санал нэг байна. Яг одоо 100% энэ бол муу биш. Бас 100% зөвлөж биш. Энэ бол нэг арга хэрэгслийн нэг шүү дээ. Өөр ямар асуудал вэ? За энэ бол яг тухайн олон улсын зах зээлд яаж бид нэр хөрөнгө оруулсан, хаана оруулсан гэдгээрээ тэр валютын төрлөөрөө явна гэж байгаа юм. Яг ийм нарийн зүйлүүдийг бол бид нэр хуулчилж оруулаагүй. Тийм үү? Энэ бол тухайн дагалдах журмаараа юм. Та нар анзаарсан байх. Энэ хуулийн дээр нэр томьёо айгүй бага орсон байна. Яг үгээр яг нэг үйлгэд байна шүү дээ. Монгол хэл дээр нэр томьёо гэж хөрвүүлэхэд хэцүү юм байна. Дериватив гэдэгт нэг нэр байж ингээд зовлонтой. Тийм учраас өөрөө нэгдүгээр хоёрдугаар өөрөө санхүүгийн зах зээл чинь маш уян хатан байхыг шаарддаг зах зээл тийм ээ. Нэг нь хууль чинь өөрөө их хурлын гишүүдийн 3/2-оор дахин өөрчлөгдөх боломжтой. Тэгээд нөгөө зах зээл нь өөрчлөгдөж байдаг энэ хуулийг өөрчлөмөр байдаг. Хуулийг өөрчилж чадахгүй бид нэр хүнд байдалд орно ш. Тийм учраас яах вэ гэхээр яг хийгдэх ёстой юм нарийн асуудлуудыг нарийн энэ зохицуулалтын асуудал аргачлал нэр төрөл зааж өгсөн тооцоолын асуудлыг бид нэр дагалдах журмаар хийгээд явах юм. Яг тэгвэл энэ журмыг өөрчлөх нь хууль өөрчлөхөөс хамаагүй амарх. Валютын төрөл дээр л яг би өөрөө чи асуултанд хариулсан гэж бодож байна. Яг бол доллараар ч юм уу, йенээр ч юм уу заагаагүй. Илүү одоо флексибл, илүү уян хатан байх чиг барьж байгаа. Одоогийн байгаа хуулийн залтан дээр бол бид нар бас яг энийг бодолцоод мэдээж бүх боломжуудыг бол харж чадаагүй байгаа ойлгомжтой асуудал. Гэхдээ юу нэхээр гадаад валютын нөөцийн эрсдлийг хаах зорилгоос бус зорилгоор бол өсмөл хэрэгслийг ашиглах уу гэж. Тэгээ цаашаа бол наад зах нь бидний мэдж байгаа бидний мэдэх энэ хүрээнд бол одоо арилжаа хийх зорилгоор тийм ээ. Харин зөвхөн арилжаанаас нэг санхүүгийн хэрэгслээс нөгөө санхүүгийн хэрэгсэл рүү шилжих позиц солих зорилгоор бас одоо өсмөл хэрэгслийг ашиглаж болох ер нь гол нь бол одоо ашиг олох зорилгоор өөрөө энэ өгөөж өгөх зорилгоор
тийм шин чанартай үйл ажиллагаанд бол ашиглахгүй гэсэн юм ерөнхий санаа бол байгаа. Тэгэхдээ тэрийг одоо хуулийн түвшинд боловсруулах гэдэг бол бас нэг жоохон хүндрэлтэй болчиход байгаа юм. Тэгэхээр хамгийн ихний наазахын одоо мэдгэж байгаа асуудал буюу валютын хежинг бол хийхэд бол ашиглаж болно. Тэрнээс бусдаар бол ашиглахгүй гэсэн заалт бол орсон байна. Тэгээ бид нийт төвшөлт хороог анх ингээд боловсруулаад явж байхад нэг санал явж ирсэн юм гэхээр одоо шинэ нийт төвшөлт хорооны нэг юм гишүүнийг одоо Монгол улсын ерөнхийлөгч нэр зааж сонгож оруулна. Энийг одоо Монгол банкны ерөнхийлөгч тэрийн ерөнхий сайд гэдэг ингээд нэг төвшөлт хороо бүтээл тэр нь ингээд нөгөө төвсө сонгоод ингээд явахаар тийм ээ. Тэгэхээр бид үгүй үзээд байгаа ингээд тэгэхээр ер нь л улс төрчид ингээд өөрсдөө хүн томлоод хэлэх юм бол тэр болгоны задлал бас улс төрийн нөлөө намын ашиг сонирхол бүлгийн ингээд явах тэр магадлал илүү болчиход байна. Тийм учраас мэрэгжлийн хороо мэрэгжлийн нэг төвшөлт хороо өөрөө одоо ямар байвал одоо манай Монгол улсын хувьд те бидний хувьд илүү бие даасан байдалтай байх юм гэж бид нар үзэж байгаад ерөнхийдөө яг хуу за манай хувьд бол тийм эхлээд нэг тийм үүсгээд тийм жагсаалт тавьчих. Тэр жагсаалтаа болохоор хоёр байдлаар бүрдүүлээ. Нэг нь болохоор нэг хэсэг хүмүүст одоо энэ чиглэлээр одоо ажилласан туршлагатай олон нийт нэр хүндтэй тийм хүмүүст урдлага өгөх замаар нэрсээ бүрдүүлээ. Нөгөөдхийг ингээд нийтэд нээлттэй зарлчих гэж. Ийм ч одоо шаардлага хангасан хүмүүс энэ одоо нэг төвшөлт хороонд оролцох одоо юуг анкетаа бүгэлж хүсэлтээ өгнөөс авахтай тийм юу явуулчихад шаардлага хангасан бүх хүнийг шаардлага хангасан ч бол нэг ч хүнийг одоо нэрийг буцаахгүйгээр бүх хүний нэрийг авч тийм одоо бүл үсгэх гэж. Тэр одоо шаардлага хангасан байх юм бол 300 хүн байсан ч болно, 1000 хүн байсан ч болно, 3000 хүн байсан ч болно. Ичнээн олон байвал төдийчний сайн гэсэн агуулга. Тэгээд энэ дотроос юу юм гэхээр суглаагаар энэ бүл дотроос 5 хүний нэрийг гаргаж ирээд тийм үү. Тэгээд шууд өглөө ажилд нь оруулаад 8 цаг дотор сонголтыг хийлгүүлээл сонголтоо ихэд дуусангууд нь шууд хаагаал хийсэн сонголтоо албан ёсоор сангийн сайдд танилцуулгууд энэ нэг төвшөлт хороо нөрөө шууд автомат татан бүгддэг. Ийм тогтолцоо бид нар орё гэж ингэж үзэж явж байгаа. Тэгээд яг хөө зүгээр нэг тийм бид нар ягаад ийм их юм ярьсан гэхээр нэг тийм юу байсан л да. Манай ерөнхийлөгчийн өнөр баяр зөвлөх өнгөрсөн онд Лондонд тэр нөгөө хуулийн нэг тийм олон улсын форумд ороод тэгээд нэг Английн айгуу тийм мундаг хуулийн доктор профессор хүн Английн хуулийн тогтолцооны тухай тийм танилцуулга хийсэн гэж байгаа. Тэгээд манай өнөрөө зүйл асуусан байна л да. Өө таны ингээд танилцуулсан хууль Английн тогтолцоо ингээд харах юм бол манай Монголынхоос зөвхөн хууль байх юм аа. Тэгтэл ингээд бид ингээд юмудаа шийдэж чадахгүй. Танайхаас илүү олон хуультай мөртлөө ингээд хуулиар зохицуулах өшөө олон асуудал гарчаад ингээд болохгүй байна. Энийг одоо бид яах ёстой юм бэ гэдгсэн чинь эний тэр дутууг нь та нар яаж нүгдэх юм бэ гэсэн чинь тэр Английн профессор үуч хэлсэн гэхээр бусдын библи шийддэг юм аа. гэж хариулсан байгаа юм л да. Энд өөрөөр нөгөө нэг нийгмийн мораль те этик асуудал хандлагын тэр одоо орчин хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид одоо юу гэж үзэж байгаа юм гэхээр ер нь яг өнөөдрийн нөхцөлдөө бид ингээд ёс суртахууны асуудал, этикийн асуудал, моралын асуудал, энэ мэдээ асуудлыг ярихаасаа гадна мэдээж энэ одоо ямар тохиолдолд тийм үү ийм тийм хамгаалттай бие даасан тогтолцоог бүрдүүлж ижил энэ түүзээ сонгохгүй бол тийм үү та өөрсдөө мэдэн шүү дээ. Өнөөдөр тэгэл нэг улс төрчин 5 толгой жил юу ч үлээ очиод тэгээ эрдэс амжилт очиод тэгэл хэдэн жил хэрэгж дуусахгүй машины дугуй аваад тэр нальж машинд таардгүй тракторч таардгүй гээл дампуурал ингээд явдаг тийм. Тэр ийм юмнаас л бид айлхар хол байх юмсан гэж тийм агуулгаар ингээд яасан. Тэгээд нэг төвчл хорон дээр та бүхэн одоо юу гэдгийг өөр одоо хөлбөр өөр тийм бие даасан тогтцоо бүрдүүлж болох учраас санал төвшүүлэх юм бол тийм үү Монгол улсын ерөнхийлөгчөөс энэ хуулийг одоо өргөн барихаас өмнө та нарын тийм үнэтэй саналуудыг бид хуулийн төслөд тусгаад ингээд явах боломжгүй. Яг өнөөдрийн нөхцөлд тийм үү бид нэг судалжтэй нэр дэвшүүлэх хороог бие даасан хараа тус байдлыг бүрдүүлэх цорын ганц боломж бол одоо энэ л байна. Тэ шаардлага тавиа шаардлага гаргасан бүх хүнийг тэр пүүлд оруулаад дотроос нь санамсргүй байдлаар сонгох. Зүгээр яг 5 хүн сонгохоор нөгөө дохоо өдөр ажилтаа гэдэг янз бүрийн их тийм асуудал гарах байх л та хүний амьдрал 4 жил бас баян юм чинь. Тэгэхээр бид бас яг тэр нөгөө нэр дэвшүүлэх хорооныхоо нэрвчсэн журмыг сангийн сайд батлаад явна. А тийм ямар механизм хэрэгжүүлэх юм гэхээр
эхлээд тэр одоо 3,000 байна уу 4,000 хүнээсээ 50 хүний нэрийг суулцгаад тийм үү? Тэр 50 хүнд за одоо тэдэн цагт сангийн амд ирэх болцоод хүмүүс үнэгээд те. Тэгээд тэдээс 50 хүнээсээ одоо шинэ 40 хүн ч юм ирчих юм бол тэр 40 хүнээсээ дахин суглаа явуулаад 5 хүн татчих авах те. Тэгээ одоо би амар жаргал гишүүнтэй энэ асуудыг нэлээх ярьсан л да. Тэгээ амар жаргал гишүүн одоо юу зөвлөж байгаа юм гэхээр за даашка минь 8 цагийн дотор дуусгаад орон ажил дуусгаад ажил нь дууссан хөлөөлөж өгöd ингэж асуудлаар хаагаад явахгүй бол тэгэл хоноол өнжөөл гэр оронд очиод гэх юм бол тэгэл цаашаага нөгөө хор найруулах янз бүрийн асуудал нь яваад ингээд болохоо болчих шүү. Тийм учраас та нарын наад хөлбөр чинь ер нь зөвүүл юм шиг байна гэсэн тийм санаа хэлээд байна. Тэгээ энэс магадгүй бид нар энэ одоогийн байдлаар ингээд төлөвлөсөн ингээд оруулж байгаас та нарт илүү санд авах юм бол те бид бол тэрийг хүлээж авах тийм боломж байна. Энэ үндсэндээ бол бас нэг талаас бидэнд ч алтан боломж, та нарт ч алтан боломж те. Яаж ийм одоо компаниг бий даасан байдлаар бүрдүүлэхэд те хамгийн зөв одоо механизм хэлбэр нь засаглалын хэлбэр ямар байх юм те тийм л асуудал байна. Энэ тал дээр яг энэ мэрэгчлэлээр энэ мэрэгчлэн бас болтохгүй байгаа. Ерөнхийдөө залуучууд одоохонд бол бас залуучууд байхгүй ер нь одоогийн байдлаар ийм яг иймэрхүү энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хомс байдаг. Бас мэдлэг хомс байгаа тийм болохоор асуулт. Тийм болохоор энэ тал дээр мэрэгчлэн бэлдэх тал дээр ямар нэгэн бодлого санаа та нарт одоогоор байгаа юу? 18-ны 1 сарын 1 гэдгийг би тав тайлбарласан шүү тийм ээ. Нөгөө хүний хөгжлийн сангийн үр төлбөртэйгээр нөгөө Шингис бонд, Самурай бондын эргэж төрөх төлбөрийн одоо дарамтууд нь 16 донд илүүтэй нийлүүлэх юм байна. 18-аас илүү болцоотой болно гэдэг те. Түүнээс гадна бид бас ингэж тавиад байгаа шалтгаан юм гэхээр бид одоо хууль өргөн баримтуудаа юунтэйгээ хамт зэрэгцүүлээд хамгийн одоо хүнд асуудлаар гарыг гэж байгаа. Яаж одоо компани, корпорацийг байгуулах вэ? Бүтэц зохион байгуулалт нь ямар байх юм? Дотоод дүрм журмууд ямар байх юм? Эдикийн болон бусад тавигдах шаардлагууд нь тийм үү ямар байх хэвээр юм гэдэг энэ бүх юм дээр бид ингээд ажиллаж явна. Тийм учраас бид одоо юу гэж юм гэхээр нөгөө түрүүний хэлдгээр Библи гэдэг тэр том одоо зохицуулалтын механизм одоо харьцангуй байх орнуудын туршлага одоо тухайлбал Сингапур одоо Норвег гэхээр нөгөө Библийн харилцаа тэр ирчээд тэнд байгаа юм бид энэ ч бас аваад явахад хэцүү болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр бид одоо юу гэж юм гэхээр илүү тэр нөгөө 8-ны сэтгэлгээ тэр нөгөө ДНК-н илүү хөгжсөн хятад маягийн тийм Сингапурын юунаас бид ингээд тэдний жишээг аваад явъя. Энэ дээр бид ингээд юу гэж үзэж байгаа юм тэгэхээр олон улсын байгууллагууд тэгээд энэ бас нэгэн төхөл гараа олчихсан амжилттай явж байгаа баялагын сангийн тэр корпорациудаас энэ дээр дэмжлэг өргөж гэж байгаа. Тэгээд бид ингээд 2-3 жилийн дотор бүцээ байгуулсан дүрм журмуудаа боловсруулна, хүмүүсээс сургана. Тийм үү? Залуучуудаас сургана. Сонгуулийн цикл 4 жил байдаг гэсэн энэ ганцхан нэг нийгмийн үзэгдлийг одоо тооцож бүх амьдралаа зохицуулах зүйл хэцүү. Сайн хүн олдох юм бол тэрийгээ бас зааш нь тийм ээ ашиглах тийм ээ үнэхээр тэр цуур доктортой сайн ажиллаж чадах юм бол тэрийг бас сунгах боломжууд нь тавьж өгсөн байна. Тэрийг нь сунгах болцоотой. Гэхдээ мэдээж гэрээ сунгахтаа бол адилхан нөгөө шалгуу шалгаа хангаж ийн үгүй юу тийм ээ гэдгийг нь авч үзнэ. Тэгээд одоо ногд ашигласаа ч юм уу сангийн ашиглас цэвэр ашигласаа санал орж ирдэг зүйлээ орж ирдэг ойлгоо зөв үү. Тэгэхээр яг миний бодлоор болохоор нэг бус бенчмарк сангууд байна шүү дээ. Зөвхөн хадгаламжхээс гадна эдийн засгийн өндөрлөлтөө үед бас тэр сангаас ашиглах боломжтой гэдэг. Тэгэхээр тийм нэмэлт сан байгуулах зохицуулалт хуулиндаа байгаа. Өөрөөр хэлбэл хоригдлын сан гэдэг тэндээс бол төсвөлөө ерөөсөө орох боломжгүйгээр ингээд зохицуулалт хийдэг. Удирдлага нь бол ингээд тусдаа нөгөөдгөө бас хуваагаад зөвхөн эдийн засгийн өндөртэй нөхцөл байдалд тэр сангаас ашиглах боломжтой тийм сан удирдлага нь бас тусдаа. Жишээ нь сая ингээд валютын нөөц эдгээр ингээд дутагдaltaй үед бол сангаас оруулах боломжтой. Тэрний зохицуулалт бол ингээд уян хатан нөгөөдгтөө бол цэвэр хөрөмтлөө тэндээс бол ямар хөрөх боломжгүй лог хийн гэдэг тийм боломж хуулинд одоо байгаа юу? Тийм нэг сангийн асуудал ирээд. Яг уу сая өөр чиглэж байгаа докторжуулалтын үүргийг нэг дурд хуулаа нөөц сангийн бас үүргийн талаар ярьж шүү дээ. Энэ хууль маань өөрөө нэг сангийн тухай. Яг уу баялагын сангийн тогтолцоог бүтээж хөгжүүлэх бас томоохон анхны алхам болов уу гэж бодож байгаа. Яг уу баялагын сангийн тогтолцоо гэж ярихаараа нөгөө нэг том яг юм уу хэлсгээр болгоно. Төсвийн төлөвлөлтийн сан болгоос ийм бүтлийг болж өгдөг. Тэр маань өөрөө богино хугацааны өмнө л одоо уулуурхайн онгоолгоос уулуурхайн одоо бүтээгдэхүүний зах зээл дээр хүний хэмжээс хамгаалсан
ийм зорилготой энэ хэлбэлзлийг хамгаалж төсвийг тодорхойлуулах, богино өмнө тусан тодорхойлуулах ийм үүрэгтэй сан байгаа. За нөөцийн асуудал яригдах юм бол бас л өөр асуудал яригдах байх л та. Нөөцөөс яагаад нөөц байгуулах вэ? Ямар зорилгоор нөөц байгуулах вэ? Ер нь одоо бидний харж байгаа таамаглалаар ирээдүйд хэдэн жилд ямар цаглбартайгаар, ямар давтамжтайгаар, ямар эдийн засгийн сүрмээр одоо бий болж болох вэ? Тэрэндээ бид нар хичнээн хэмжээний одоо хамгаалтын бүх үүсэхгүй гэдэг асуудлуудыг бол бас авч үзэх хэрэгтэй байх л та. Тэгэхээр эргээд л баялагын сангийн тогтолцоо гэдэг ийм бүрэн загварын асуудлыг хүргээх нэг зам юм да. Энэ хуулиараа бид нэг сангийн тухай ярьж байгаа, уулын орлогын бууралтыг ярьж байгаа. Тэгээд энэ төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар давсан бодлогын чиглэлүүдийг хэмжүүлэх нэг арга хэрэгсэл юм уу гэсэн сонголтоо хийж байгаа. Тэгэхээр нэг хуулиар, нэг сангийн тухай хуулиар бусад сангийн боломжуудыг нээж өгөх нь бас нөгөө зохимжгүй байна л да. Тэрийг бол одоо урт хугацааныхаа эдийн засгийн бодлогын хүрээнд авч үзэж чиглүүлэх нь зүйл байх гэж бодож байна. Би нэг хуулийн энд орсон хүмүүс мэдгүй гэхдээ хоёр асуудыг асуух гэсэн. Нэг нь болохоор transparency, нэг одоо хүмүүс хэр одоо мэдээлэл нь ил тодорхой байх юм бол одоо чинь broker-ууд нь ингээл за тэр нэг юмар ингээл trade хийх нэ шүү дээ. Тэрийг одоо хаана ямар хувьцаа хаана авч байгаа, хэр өсөж байгаа энэ тэрэтээ ер нь transparency ямар байх юм болоо. Хоёр асуудал нь болохоор би нэг хуулиас орсон юмсангүй аудит комитегийн нэг аудитын хороо байсан. Тэнд одоо мэдээж бас хүмүүс сонгох баг ямар журмаар те давхар хяналтын тийм мэдээж ингээл давхар хянаал явах баг. Хинт тайлбарлах уу те зөвхөн тууцаа тайлбарлах юм уу эсвэл өөр хүмүүс тайлбарлах юм уу ямар журмаар яаж явах хүн тодорхойлсон болов. Бид бол хуулийн саналыг бол бичиж болж байгаа шүү. За тэгвэл шууд одоо шууд хэлчихдэг яасан. Яахгүй. Нэгдүгээрт ажлын хэсгийг нь хэлэхэд энэ хуулийн төсөл бол амар их үүсгийн алдаатай байлээ. Корпорацийн гэхэд нэг бол бүртийг хэрэгжсэн, нэг бол жавныг хэрэгжсэн. Төвшин гэхэд өөр хичээд үгээр хэрэгжсэн. Энэ дээр бас анхаарна уу. Агуулгын хувьд гэх юм бол энэ хөрөнгөлөлт маань 2030 он хүртэл мөнгө хөрөнгөлүүлнэ гэсэн байгаа. Гэтэл сая ноён Боргилгаан хэлсэнчлэн өмнө байсан доллар одоогийн доллар шиг биш ээ. 30 он гэхэд энэ хөрөнгөлүүлсэн мөнгө маань мөнгө байж чадах уу? Ийм асуудал тулгарч байна. Тэгэхээр миний хуульд ямар санал байна вэ гэхээр энэ 10 хэдэн жилийн хөрөнгөлөл арай урт юм шүү. Энийг нэг хэдэн жил 5 байдаг ч юм уу. Тэгээд зарцуулалттай болохоор одоо яг баялаг үүсгэж байгаа үйлдвэржилт ийм юм руу илүү хандаж зарцуулсан дээр шүү. Тэгэхээр одоо яг хэрвээ ингэ явах юм бол ийм корпорац байгуулаад байгаа шаардлага юу ч байх болж байгаа. Яг үл энэ чигүүрийг Монгол Улсын хөгжлийн банк гэдэг байгууллагад үүсгэж байна. Нөгөө тэгвэр одоо Монгол Улс бас нэлээд өртөө явж байгаа шүү дээ. Энэ өрөө дарахад хамгийн ихэнд дарахад энэ одоо 4% хөрөнгөлөлөө зарцуулаад би явсан дээр зүг биш шүү. Нөгөө юу яад шүү. Өртөө өөдлөхгүй гэдэг шиг хамгийн дөрөв өрөө дарах нь зүг юм болов гэж бодож байна. Тэгээд дараа үйлдвэрчлэлтэй дэмжих. Ерөнхийдөө бол юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хойч үедээ хэдэн төгрөг өглөөлөхөөсөө гадна яг баялагийг бүтээдэг ийм үйлдвэрлэл одоо үйлдвэр тэгээд ийм хүчсэн улс орныг өглөөлөх нь зүг суулж гэсэн. За баярлалаа. Маш их тийм билбэрүүдийн учраас бид нар бол энэ тайлбарных асуудлыг бол хугацааг нэг шахаж өгсөн байгаа. Жилээр биш тийм ээ. Удирлаа, дурайж удирлаа хайлгинжи. Бэлтүүд байдал маань яаж өгөх вэ? За брокер тэнд нэг хилцэл хийгээд шийдвэр гаргала гэхэд шийдвэр гаргаад хилцлээ хийгээд арилжаа хийсэн дараа бол тэр бол шууд тайлбар өгсөн. Арилжаа хийхээс өмнөх шийдвэрийг бол тодорхой одоо ойлгомжтой шалгамжаар тэр нийт зарлахгүй. Тэгэхээр удирлаа ч юм уу за боломжтой бол сараараа тийм ээ. Яг энэ сангийн позишн ямар байгаа гэдэг бол санхүүгийн хэрэгслээр нь хэмжээгээр нь нийтлэл мэдээж байна. Сайн байна. Ийм зөвлөлтийг бол тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр Норвегийн сангийн жишээ өгдөл та. Сангийн сайд нь одоо төрөөс олгосон эрхийн дагууны удирдлагыг хариуцж ажиллах хариуцлагатай албан тушаалтан. Түүний үүрэг бол сангийн хөрөнгө одоо ямарваа нэгэн сөрөг үзүүлэлээс болоод үнгүүдэх тийм ээ. Сая 8 оны хямралаар одоо 30% үнэлгээ гэдэг тийм. Үнгүүдэх дээр бол ямарваа нэг хариуцлага хүлээдэг. Харин тухайн одоо хөрөнгөний менежер ямар шийдвэрийг гаргаж явж байгаа гэдгийг бүрэн дүгнэн тайлбарлах юм хэрэгтэй. Тэгэхээр одоо ард түмэн тийм ээ тэр хөрөнгө эзэмшиж байгаа хүмүүс маань
цаг тухайд нь ямар шийдвэрээр хаана ямар хөрөнгө очих барьж өгдгийг бол байн авах боломжтой байдаг. Тэгэхээр яг тэр хэмжээнд бид зохион байгуулж өгсөн байгаа. Яг энэ асуудлуудыг бол бүр тусгайлан суулганда хугацаа дагаад тавьж өгсөн байна. Аудит асуудал аудит хороо маань нөгөө зүйл дотор байгуулсан корпорац сандарч байна. Аудит хороо маань яах ёстой вэ гэхээр гүйцэтгэх удирдлага хангах зорилготой. Энэ сонгогдсон жишээг бол ажил нь аудитор ажил нь аудитор бол гүйцэтгэх удирдлагын шийдвэрт бол бас шийдвэрийг ямар шийдвэр гарч байна тийм ээ. Шийдвэр гаргах явцад ямар саналууд гарсан гэдгийг бол бас тэр хуурд нь оролцох хэрэгтэйгээр ийм тусдаа аудитор байгуулж ажиллаж байгаа. За энэ өөрөө одоо төр ард түмний үнцийг одоо захиран засуулж байгаа санг асуудгаараа мэдээж сангийн сайдын засгийн газрын үйл ажиллагаанд бол үндэсний аудитор хяналттай. Тэр үүрэг нь бол өөрт нь ирэх нь байдаг. Бидний хуулиар үргэлж тавьж өгч байгаа. Одоо үндэсний аудитор гэдэг хүн бол ерөнхий аудитор гэдэг хүн бол одоо тогтмол хугацаанд энэ сангийн аудитыг хийж их хурал тайлбарж байгаа хэрэгтэй. Тэр бүх шатанда аудитын хяналт орно. За эзэмшигчээс буюу одоо засгийн газар сангийн яамнаас сангийн сайдаас аудит зүйл тавих хяналтыг бас давхар өөрийнх нь иргэд байгуулдаг хяналтын зүйлс хэрэгжүүлнэ гэсэн. Энд одоо бид нэр short term буюу богино хугацааны хөрөнгө оруулалтын тухай асуудал яриаг илүү урт хугацааны хөрөнгө оруулалтын тухай асуудал тавьж байгаа тийм ээ. Тийм учраас та нар мэдж байгаа зах зээл дэшээ доошоо их болно, савлна. Энэ тохиолдолд бид нэр хэрвээ зүгээр тооцож үзсэн бидний тооцоогоор ер нь бол дор хаяж тийм үү энэ хөрөнгө маань өөрөө 10-аас дээш жил байж ээж өөрөө өгөөж өгнө. Хэрвээ өгөөж гарахгүй бол 2030 он зарцуулалт хийгдэхгүй шүү дээ. Өгөөж байхгүй л зарцуулах юм байхгүй. Угаасаа хуулиндаа үндсийн хөсвөрөөс зарцуулах гэдэг тийм чиг барьж байгаа учраас. Тэгэхээр өгөөж бол зарцуулахгүй. Ямар нэгэн байдлаар одоо яг нэг үйлхэд 2000 бид нар анх оруулж байгаа 2050 оноос гэж зарцуулъя гэж байсан. Тэгээд энэ наан зарцуулах тухай асуудал 2020 гэж байсан. Сүүлд нь бид нар засгийн газрын саналаар 2030 гэж болгож байгаа. Энэ хугацаа бол их өөрчлөгдөн наашаа цаашаа болно. Гэхдээ хамгийн гол нь дор хаяж 10-аас дээш байлгаж бид нэр long term return гэдэг юм гарна. Тэгээд энэ тал тийм учраас бид нэг 2030 гэсэн хүн тавиад байгаа. Одоогийн нөлөө төсөлтэй. Засгийн газар одоо юу гэдэг одоо өргөн барих тэр боломжтой нэг гэдэг явсан. Одоо улсын өөрийн удирдлагын хуулийн төсөл нэг өргөн баригдсан хэлцэгдгээр явж байгаа л да. Тэгээд түүнээс гадна бид энэ өрийн удирдлагын хүрээнд шийдэгдэж явж байгаа нэг чухал асуудлыг бид хөндөх хэрэгтэй. Яаж төсвийн сахилгуудаа сайжруулах хэрэгтэй вэ гэдэг асуудал тийм ээ. Өнөөдөр одоо юу гэдгийг Самурай бонд, Чингис бонд нар чинь төсөвтөө орохгүй тийм одоо нийтийн тийм хөрөнгө мөнгө биш юм шиг тийм тодорхой хэсэг хүмүүс шийдэд ингээд явдаг. Төсвийн гадуурх тийм одоо орлого байдалтай яваад шүү дээ. Тэгэл ингээд зохицуулаад явдаг. Тэгсэн мөртлөө эцсийн дүндээ тэрийг төлөх болохоор төсвөл төлж таарна тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө төсвийн сахилгуудаа сайжруулах шаардлага заавал гарч ирж байна. Үүнээсээ гадна болохоор ингээд нөгөө жилээс жилд ингээд хөөсрөөд өсөд явчихсан төсвийн зарлагаа бид яаж шуурах вэ? Яаж бүтцийн өөрчлөлт хийж тэндээс суларсан мөнгийг буцаагаад иргэд рүүгээ цахилгаан хүс нэмэгдүүлэх болон бусад хэрэгцээ дарах хэмжээнд татуулах гэдэг энэ ч маш олон тийм одоо арга хэмжээ хам дагаад явах хэрэгтэй л доо. Тэгэхээр Монгол банкны мөнгөний бодлогын тэр стратеги төлөвлөгөөнд ч гэсэн бид бас өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ер нь тэр санхүүгийн том шинтгэлэг хийх тийм цаг нь болсон гэдэг бид бас мэрэгжлийн хоорондоо үзэл ингээд ярилцж явж байгаа л да. Тэгэхээр түрүүний залуугийн хэлсэн ягаад энэ одоо үндэсний баялаг үйлдвэрлэх тэр үйлдвэрлэлд дэмжих тийм байдлаас асууж болдгүй юм бэ гэдэг ярьж байна. Би тэгээд хэрэг болгож ер нь эхлээл та нарт манай эдийн засаг яагаад хөөсрөөд байгаа юм? Үүний гол хүч шалтгаан юу вэ? Үүний үр дүн юу вэ? Үүний одоо хор хохирол юу гэдэг та манайхан нөгөө компьютер дээр юм ажиллаж хооронд тайлбарлахыг оролцсон. Энэ ингээд түрүүн танаа одоо хүрээнд би бас залуучуудаа ярьж уулзаад ерөнхийлөгчийн ухаалаг төрийн бодлого иргэдэд оролцоо гэж ярьж байхдаа энэ диаграмыг тавхан бас үзүүлж ирсэн. Тэнд оролцсон зүйл санаж байгаа баг тийм ээ. Энэ ерөөсөө Монгол улсын мөнгөний нийлүүлэлтийг Монгол улсын төсвийн зарлагын төлөлтийг импорттой ингээд хооронд нь харьцуулсан ийм сүүлийн 91 оноос хойш судалгаа байна. Судлаач байхад харьцуулсан тийм динамик. Ингээ авах бол гурлаж хад явж байгаа байхгүй юу? Тийм ээ. Мөнгөний нийлүүлэлт ихсгээр тийм үү? Төсвийн зардлага ихсээр дөрөвдөх хоёулаа ихсгээр импорттой ингээд эрэлт хэрэгцээ импорт хэсэл явдаг. Импорт хэсэл явахаар яадаг юм тэгэхээр валютын эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Үүний дагаад те
эрт хэрэгцээ Монгол баг хангаж чадахгүй учраас ханшийн өсөлт юм гэдэг явдаг. Тийм үү? Тэгээд энэ ханшийн өсөлт чинь өөрөө тийм үү? Үйлдвэрлэлийн өртгийг ингэж нэмэгдүүлээд өөр ашиг нь бууруулад ингээд явхаар яадаг юм гэхээр банкудад тийм хөрөнгө оруулалтын зээл болгоцсон тэр банкудад бол ингээд чанаргүй зүйл зээл үүсээд банкны салбар маань өөрөө муудах тэр токсик зээл гэж ярьдаг ч тийм хортой зээлийн үзүүлэлт нэмэгдээд ингээд явдаг. Тэгээд дээрэс нь яадаг юм гэхээр одоо шинэ 2 жилийн өмнө сая доллараар одоо зээл авсан хөрөнгө оруулалтын утгацын зээл авсан компани өнөөдөр тэр үед тэрбум 200 сая төгрөг төлж болох байсан бол тийм ээ. Одоо тэрбум 800 төлж тийм баг 600 700 сая төгрөг өгөхөд ингэж явж штэ. Тийм үү? Тэгэхээр юу ч хийж байгаа юм тэгэхээр эдийн засагт бодлого байхгүй ингээд хүчээр хийсэн төгрөг тутамж нь буцаад энэ чинь нөгөө хөрөнгө оруулалт биш дэвлэг биш хор болоод байна. Энэ хор хийхэ болио тийм одоо нэг зарчим байдаг шүү дээ. Хэрэг тусгуулж чадахгүй бол ятгана битгий хор болоод шинэдэг. Тийм ээ. Тэгэхээр ингээд одоо юу гэдгийг тэр тухайн улс төрийн одоо нэг хэсэг одоо конъюнктурын гэдэг юм тийм одоо шаардлагаар ингээд нийгэм маш хэмжээний мөнгө нийлүүлчихэд энэ ингээд эдийн засгийг докторжуулаад ингээд өөрөөрөө харакири хийгээд байгаа энэ одоо эдийн засгийн менежментийн тогтолцоогоо бид солихгүй бол тэгээд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа баялаг үйлдвэрлэлийг дэмжиж ингээд баахан зээл шингээхгүй боломжгүй байхад шийдэл гэдэг. Тэгээд тэр нь үнэгүүдээр нэрсэлтэй инфляц үүсгээд ингээд биеийнхээ амьдралыг одоо доош нь татаад ингээд явж байгаа ийм тогтолцоо үнэхээр болохгүй тогтолцоо байхгүй юу? Бид тэгээд өргөжийн мөхөд яагаад ингэж хямралын юутай явж явах хэрэгтэй бэ те? 2000 онд та хүмүүс мэдж байгаа шүү дээ. 2009 онд чинь ханш 1200 жис нартай хагшилын дотор 1700 хүрээд тэгээд доошоо 1200 буугаад дахиад 4 жилийн дараа 5 жилийн дараа энэ үсэг дахиад ингээд давтагдсан тийм үү? Энэ хэвээр явах юм бол дахиад 4-5 жилийн дараа энэ ханш дахиад 50-60% өсөд ингээд та нарын амьдрал муудал юм шүү дээ. Та нарын дунд ингээд одоо юу гэдгийг спендер амьдарч байгаа төсөв байгуулалт ажиллаад ингээд те төсвийн цалин дээр явж байгаа аж ахуйн компаниуд ч гэсэн энэ ханшны өсөлтөд танай зэглэг нэмэхгүй л байгаа үстэй. Тэгтэл чинь дэлгүүр хошоод байгаа бараа чинь тэр нөгөө дийлэнх нь импортоор авдаг бараанууд юм чинь тэр ханшаад байгаа өсөөл явж байгаа шүү дээ. Тэгээд энэ одоо илүү хийгээд байгаа мөнгө болгон чинь та нарт ингээд те эдийн засгийн одоо тэр боломжоос хэтгсэн их мөнгийг ингээд эсрэг хийгээд байгаа чинь ингээд үнгүүдэд та нар амьдрал муудаад байгаа байхгүй юу? Тэгэл болиё гэж. Өнөөдөр би хэлсэн Монгол банкны бараг мөнгөний статистик одоо тухайлбал 2009 оны 1 сарын 1-нд 1.7 их найт төгрөг эдийн засаг хэрэгжижсэн бол өнөөдөр 5 жилийн дотор өнөөдөр 8.3 их найт болоод 500% нэмэгдчихлээ. Макро эдийн засгийн ондороо мөнгөөрөө үнцэн алдахгүй байх одоо ямар макро эдийн засаг заавар гэдэг гэхээр эдийн засгийн өсөлтөд дагж ижил мөнгөний нийлт хийх ёстой. Мөнгөний нийлүүлэлт одоо хэд хэмжээтэй хийгдчих юм бол эдийн засгийн ингээд давхарлын хямралын үнийн инфляц өсөлтийн юм одоо тэр фаз руугаа ордог юм а гэдэг тийм л одоо тохиолч нь сургалтчнаас хадаад өнөөдөр бидний амьдрал дээр ирж байж байгаа байхгүй юу? Бид нар бүгд тохирч шүү дээ. Тийм ээ. Тийм учраас эдийн засгийн шингээж чадах тэр хэмжээгээр хөрөнгө оруулалтаа дэмжиж, үндэсний баялаг үйлдвэрч нараа дэмжиж, тэгээд нэг тийм хорон сэтгэлээр чийж болоод баахан мөнгө шилжчихээд нөгөөх нь үнэгүүдэд инфляцтай идэгдээд эрсдэлд ороод тэгээд банкч дампуураад нөгөө аж ахуйн нэгж дампуураад явах ийм одоо дизайнер бид нар явж байгаа огт болохгүй гэдгийг хэлдэг байгаа байхгүй юу? Дашторч зөвлөх төгөлдөр дарга оргил байгаагаар нартай баярлаа гэж хэлээд нэг алга ташсан чинь итгэвтэйгээр ингээд санаачлаад явж байгаа шүү. Тэгээд яг чарга үүний дагуу бол бид нар өмнө арга хэмжээнд бол жишээ нь дашторч авах энэ баялагын сангийн тухай дурдчихсан бол энэ бол яг баялагын сангийн тухай бид нар санал асуулт явуулаад ерөнхийдөө саналаа дэвшүүлж байгаа гэдэг энэ процесс болон бид нар бол өөрсдөө энэ хөдөлгөөний хувьд бол бас хөгжиж гин гэж тооцож байгаа учраас одоо яванд бол энэ бид нартэй бас харьцан ажиллаж одоо тусалж дэмжиж яваарай гэж хэлмээр байна. Тэгээд дараагийн арга хэмжээнд